За цаа бацхан уу. За энэ удаа хэдүүлээ Чехийн бүгд Чех улсын иргэн хүнтэй гэр бүл болоход ямар одоо Чех иргэнтэй гэр бүл болоход одоо юу анхаарах уу? Хуулинд ямар зохицуулалт хийгдсэн тухай хэдүүлээ яриад үзье. За гадаадын иргэд зориулсан шинэ хууль Чех улсад холимог гэр бүлийн амьдралыг одоо нэлээд хүндрүүлсэн юм заалт гарсан байна. За энэ хууль нь 3 сарын 16-нд засгийн газраас баталсан. За уг хуулинд юу бичигдсэн байна гэхээр эхнэр нөхөр айл нэг нь одоо Чех улсын иргэн байх юм бол 3 дугаар орны хүмүүстэй гэр бүл болоход Европын холбооны бус улсын иргэн гэж байгаа 3 дугаар орн тийм ээ. Хуучин бол Европын холбооны улс 3 дугаар орны улсууд бол ижил статустай байсан. Одоо бол өөр нөхцөлтэй болсон. Илүү олон бичиг бүрдүүлж илүү их олон нөхцөлийг бүрдүүлэх болсон. За зарим тохиолдолд зөвшөөрөл авах бүр боломжгүй болж байгаа. Гэр бүл батлуулахгүй гэсэн одоо татгалзал оршин суух зөвшөөрөл олгохдохгүй болж байгаа. Хэрвээ гэр бүлийн гишүүд төр оршин суух зөвшөөрлийг нь цуцлсан бол гэж байгаа. Эсвэл сунгаагүй бол Чех улсад өөр төрлийн виз оршин суух зөвшөөрөл авах боломжгүй болно. Тэд эх орондоо буцаж очоод эхнээс нь эхлүүлэх өргөдөл гаргах болжээ. За Европын холбооны иргэдийн хувьд бол энэ зүйл бол боломжтой хэвээрээ үлдсэн байна. За тэгэхээр 3 дугаар орны иргэд хэрвээ татгалцсан хариу авах юм бол заавал нутаг буцах болжээ. За татгалзал аваад давж заалдвал шүүхийн шатанд явж байгаа бол мөн тус улсад үлдэх ямар ч боломжгүй Чехээс гарах шаардлагатай болсон. Яг ийм нөхцөлд бол хэрвээ дав залж байгаа бол Европын холбооны гишүүд орны хүмүүс бол Чехтэй хүлээгээд дав залдах шатныхаа хариуг хүлээх боломжтой болсон гэсэн. Тэгэхээр 3 дугаар орны иргэд бол ерөөсөө татгалцсан бол шууд за Монгол хүн байх юм бол Монгол руугаа явж заавал гарах шаардлагатай болж байгаа юм байна. Энд ганцхан Монгол биш л дээ 3 дугаар орны иргэд бол маш олон орны иргэдүүд байгаа шүү дээ тийм ээ. За өөрөөр хэлбэл илүү захиргааны албадан гаргах дүрмэнд 3 дугаар орны иргэд хамаарна гэсэн байна. За их ч жоохон шүдэ 100 яриад шүдний хэмжлэгэнд ороод байгаа болохоор жоохон эвгүй л байна. За тэгтээ. За шин дүрм нь одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу тус улсад хууль ёсоор оршин сууж буй Чехийн иргэдийн гэр бүлийн гишүүдэд бас нөлөөлнө. За тэгэхээр хуучин одоо бас олон жил болсон гэр бүлүүд ч гэсэн байгаа шүү дээ. Тэднэрт янз бүрийн асуудал гарах юм бол мөн энэ хууль үйлчлэнэ гэсэн байна. Тэрнээс тэдэн он гэр бүл болсон одоо болсон хоёр ялгаатай байхгүй нэ шүү дээ. Адилхан захирагдах юм байна энэ хуультай. За хуулийн төсөл нэг хамтрагч нь Чех эсвэл Европын холбооны иргэн байх бүртгэлгүй хосуудын нөхцөлийг ерөнхийдөө мөн чангатгасан гэж. Хамтран амьдраад олон жил болж байгаа ч юм уу 1-2 жил болж байгаа байх юм бол одоо эднэрийн асуудлыг бас ерөнхийд нь бас чангатгаж байгаа юм байна. За Чехийн иргэнтэй гэр бүл нэгтгэх хүсэлт гаргахын тулд 1 жил заавал хамтран амьдаа бие бинийгээ таньсан байх ёстой гэж үздэг юм байна. Удаагүй асуудал бол гэр бүл батлуулах, оршин суух зөвшөөрөл олгох зэргийг бол татгалзах юм байна. За 3 дахь орны Чех иргэний гэр бүл хүмүүс бичиг баримтны одоо жишээлбэл паспортны, ягаан картны хугацаа дуусаад сунгуулаагүй нөхцөлд мөн Чехээс гарах ёстой гэж гарах болох юм байна. За хуучин чинь одоо ерөөсөө нэг Чех хүнтэй л гэр бүл болчих юм бол одоо тэр нэг паспорт авчдаг байсан шүү дээ тий Европын холбооны гишүүн орны гэр бүлгээд. Одоо тэр бол байхгүй болох юм байна. Ерөнхийдөө байхгүй болох юм шиг санагдсан. Ямар нэг зөрчилтэй байх юм бол тэр бол ерөөсөө ямар ч боломжгүй болох юм байна. Чехтэй үлдэхгүй юм байна. Ямар нэг оршин суух виз зэтэр нунах юм бол заавал нутаг буцчихээж дахин виз хүсчээж Чехэд ирэх юм болж байгаа юм байна. Тэгэхээр одоо нэлээд чангатгсан юм хууль гарчээ. За 2025 оноос 2026 онд Чех иргэдийн гадаад хүнтэй гэр бүл болохыг илүү их судалж шалгадаг болсон. За 25 оноос бол илүү их шалгадаг болсон юм байна.
За шалтгаан нь ерөөсө хуурамч гэр бүл батлуулах явдал маш их ихссэн. Одоо нөгөө оршин суух визтэй хамааралтай асуудал тийм ээ. Тэгэхээр энэтэй тэмцэх арга дотоод явдлыг яам цагдаатай хамтарч одоо шалгалтыг маш их хийж байгаа юм байна. За үүн дээр хаяг шалгах. За энэ хаяг шалгах одоо үнэхээр хоёулаа нэг хаягн дээр байна уугүй юу? Эсвэл одоо хөшүүдээс нь асуух, лавлах үнэхээр энэ гэр бүлийн хоёр мөн үү биш үү гэдгийг бол тодруулах одоо тийм асуудлуудыг хийх гэж байгаа юм байна. За бичиг баримтны хувьд бол заавал апостол баталгаа шаарддаг болсон юм байна. Энэ дээр нэг хэдхэн орн л Украин, Оросын холбооны улс, Украин, Молдов гэлүү дээ апостол гэрчлэгээ шаардахгүй. Бус орнууд бол шаарддаг юм билээ. За бүр с ิจ гтэй санагдах юм бол зарим нь гэр бүлийн ярилцлаганд дуудаж байгаа гинэ. За гэр бүл болсны дараа чек иргэн болох хүсэлт болвол тасралтгүй 5 жил чехэд амьдарсны дараа өгч болно. Бусад одоо оршин суух визтэй хүмүүстэй адилхан байх нь шүү дээ. Чек хэлнийхээ шалгалтыг мөн өгнө гэж байна. За тэгэд мөн 5 жил амьдарсны дараа иргэний одоо иргэншлийн өргөдлийг өгч болох юм байна. За гэр бүл салалт бол маш их байна. За хамгийн том асуудал бол хэлний бэрхшээл байна. Түүнээс болж дутуу ойлголцол, стресс, за ёс заншил, хүмүүжил, тийм ээ, үзэл бодол, ёс суртахуун, амьдрах орчны одоо тэр өөр амьдрах орчин идэх хоол нь хөтөл өөр байдаг учраас одоо нэг ёсонд бие биенээсээ залхсан, хэрүүл хийхээсээ залхсан одоо ийм байдлууд маш их илбэг байдаг юм байна. За тэр бол ерөөсөө ойлгомжтой шүү дээ тийм ээ. Нэг нь бажтай цаа уунаа гэхэд нэг нь сишгэ иднэгээл дахиныхаа махшаарч иднэгээл ингээл байдаг асуудал шүү дээ. Ерөөсөө ойлгомжтой. За тэгээд гэр бүлийн үүрэг хариуцлага хандлагыг бол асар том ялгаатай байдаг гинэ. Энэ талаар ойлголт. За өөр ямар за 5 сарын 1-ээс 2025 оны 5 сарын 1-ээс хойш бол бичиг баримтны бүрдэлтийн хувьд бол гэр бүлгүй байгаа гэсэн тодорхойлтыг 6 сараас өмнө одоо авч өгсөн байх ёстой. За гэр бүлээ батлуулахаас өмнө штэ. За оршин суух зөвшөөрлийн бичгийг дотоод явдлын яамнаас 7 хоногийн өмнө гэр бүл батлуулахаас өмнө авч өгөх ёстой гэсэн байна. Европын холбооны улсын иргэд бол энэ эдгээр зүйлүүд бол шаардлагагүй гэж байна. За тэгээд бүх бичиг баримтууд орчуулга заавал чехэд байгаа орчуулагчаар орчуулсан байх ёстой гэж энэ бичиг баримтууд. За мэдээж хэрэг заавал шүүхийн орчуулагчаар орчуулах байх. За хуучин гэр бүл болох өргөдлийг хилцэх хугацаанд 30 хоног байсан бол одоо 15 хоног болгож одоо багасгасан юм байна. Арай хурдан хариу өгөх болж байгаа юм байна. За ерөнхийдөө бол дэлгэрэнгүй мэдээллийг энэ гэр бүлийн талаар мэдээллийг бол матрикагаас авч авдаг. Тийм ээ гэр бүл хотын захиргааны матрика гэдэг алба байдаг шүү дээ тийм ээ. Тэндээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч гэр бүл болох гэж байгаа улсууд бол тэнд очиж бүх юмаа яг юу бүрдүүлэх ёстой гэр бүл болоход юу хэрэгтэй гэдгийг тэндээс очиж мэдээлэл авах ёстой. За салалтыг их байгаа тухай би дурдахгүй байж болохгүй. Энэ бол маш том асуудал байна гэж байна. Ерөөсөө огт хүнээ танихгүйгээр зүгээр л нэг танилцаад, зүгээр л нэг сэтгэлийн хөөрлөө, зүгээр л нэг ямарваа нэг аргаар нэг гадаадын хүнтэй гэр бүл болъё гэсэн ийм хандлага бол ганц Монголч биш, ганц одоо юу ч биш одоо маш олон 3 орны иргэдэд маш төвөөмөл байдаг юм байна бас. За тэгээд хэл мэдгүй, сайн хэлээ сураагүй гэж байдаг. За цаад хүнээ ерөөсөө огт танихгүй байгаа юм чи цаад хүний ааш зам 10 хэдэн сая хүнд бол ааш зам бодвол янз бүрийн ааш замтай хүмүүс байгаа шүү дээ. Маш их янз янзын ааштай хүмүүс байгаа. Өнгөцгөө харахад бид чинь инээмсэглээл зүгээр танилцж байхад бол мэдээж хэрэг сайн сайхан хамгийн сайн сайхан дээрээ л өөрсдөө тавьсан байдаг. Тунгуудаа хэрэггүй хувцас өмссөн байдаг. Тунгуудаа сайхан инээ чанаагаал амар халамжлалгүйгээд тэгээ нэг гэрт ороод ирэхлээрээ жинхэнэ одоо цэсэн цухаж эхэлдэг. Тэрийг бол ганц чек хэрэгжиж биш. Бүхэл оронд тийм байдаг баг. Олон хүн цайнтай хүн байна, муутай хүн их байна шүү дээ. Сайн хүн их.
За тэгээд тэр муу зуршил, за тэнд маш их түгээмэл муу зуршил юу гэдэг вэ гэхээр маш их одоо тоглоом тоглолдог байж болж юм. Пяв их уудаг хүн байж болдог. За тэгээд эмэгтэй хүнийг дээрлэх, зодох, элбэр хэлэх, гэр орноос хөөх. За тэгээд нэг айгүй аюултай юм ерөөсөө өөрийнхөө хүүхдийг танихгүй, хүлээн зөвшөөрөхгүй байх. За энэ миний хүүхд мөн биш гэсэн асуудал хүртэл гардаг. Манай монголчуудын хувьд бол ихтэй 90 хоноо л одоо нэг 90 хоногоос дээш хугацааны одоо нэг оршин суух визтэй болцоод очдог. Ажил төрөл хийдэг. За тэгээд нэг мэдээ залуу хүмүүс бол тэгээд ажил дээрээ ч хүнтэй танилцдаг. Эсвэл одоо хөрштэйгөө ч юм уу найз нөхдийн дундаас ч юм уу ингээл хүмүүстэй танилцаад ингээд үерхэд эхэлдэг. За тэгээд тэр үерхэл нь явсаар агаад бас нэг гэр бүл нэг дор нэг гэр бүлд орчиход болохгүй юм байхгүй одоо ийм хайр сэтгэлийн асуудалтай хүрдэг тийм ээ. Тэгвэл энэ дээр бол ерөөсөө бид хэд бол хамгийн их бодох юм ерөөсөө яарч ерөөсөө болохгүй. Ерөөсөө яарч болохгүй. Цаад хүнээ сан таниагүй ээж чи тэрэн дээрөөсөө заа гэж хариу өгөхийг хэрхэвч болохгүй гэж. Хизээч болохгүй. Энд чинь Европод бол Польшууд ч байна, Унгарууд ч байна, Румынууд ч байна, Чех хүмүүс ч байна тийм ээ. Тэгэхээр тэднийг та нар арт санхийг сайн таниагүй ээжэж ерөөсөө нэг доор гойж 5-10 жил үерхчээж одоо Чехэлч бол өөрсдөө 30-40 жил ханилсан мөртлөө гэр бүл батлуулаагүй улсууд маш их байдаг гэж байна. Тэд нар бол Европын карьер маш их хөөдөг, амар амгалан гэр бүлийн амьдрал нэх яардаггүй, бие даасан байдалтай айгуу дуртай. Аял зугаалганд дуртай, ундаг дугуйгаа унаад бассейнд яваал нэг тэгэл нэг орой зарим нь жоохон ахмад насных нь бол тэр пиавныхаа газар ороод л ингээл хөл бөмбөгөө үзэл сууж явах ийм л сонирхолтой усуд байдаг байна. За тэгээд жирэмсэн болчих юм бол дараагийн асуудал үүсдэг. Цаад хүний санхүүгийн чадамжийг судлаагүй гэр бүл болчдөг. Тэгтэл гэр бүлсэн болсныхын дараа нэг мэтгэл бөөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс хүмүүс ирээл хамаг юм битүүмжлээл тимч банкны өртөө, тимч санхүү бус байгууллагаас өртөө гэдэг ингээд ороод ирдэг. Гэр бүл болцсон хойно та тэр өөрийн төлцгөөс өөр ямар ч өөр зугтах ямар ч боломжгүй болдог. Тэр хуулиа ядаж мэдчих хэвээр. Тэгэхээр нэг гэрт орохоос өмнө тэр хүнийг өртөө байна уу, зээлтэй байна уу, амьдарч байгаа байр нь үнэхээр өөрийнх нь юм уу, ээж аав нь нэр дээр байдаг юм уу гэдгийг бүгдийг ямар нэг аргаар мэдчихэл авах хэрэгтэй шүү дээ. Өөрөө ямар ч үргүй байж байгаа тийм үндэнд орсон гэр бүлүүдийг би бас мэтгэл юм. Үнэхээр харамсалтай. За тэгээ хүүхдэд гаргацсан хүн салалтай байна шүү дээ. Ер нь сүүлийн үед бас ингээл жирэмсэн болчлоо. Одоо тэгээд очингуудаа ялангуяа очиод байдлаа мэдээгүй, хилээ мэдээгүй, тухайн очноо хаашаа зөв алхахаач ойлгоогүй ээжэж гадаад хүнтэй найзлаад үерхэд тэгээд тэрнээсээ жирэмсэн болчдөг. За тэр нь тэгээд хүлээн зөвшөөрөхгүй би над хүүхдээ чинь би чамтай би гэрлэхгүй гэсэн асуулт гарах юм бол одоо хүүхдээ ахуулах уу эсвэл одоо Монгол буцах уу эсвэл одоо хүүхдээ төрүүлэх юм бол мэдээж хэрэг ажилгүй болно, даатгалын асуудал үүснэ. Хэн даатгалын төлөх юм, хаана амьдрах юм, байрны мөнгө ажилгүй юм чинь байрныхаа мөнгөийг төлөхгүй ийм аюултай араас хүнд байдлуудад ордог шүү дээ. Үнэхээр ордог. Харамсалтай зодод нүдүүлж байгаа ч сураг байдаг. Хаашаа хандах нь одоо дээш тэнгэр хол доошоо газар хатуу, эх орноос хол, аав ээж нь хол ийм байдалд орж байгаа шүү дээ. Гэхдээ их биш л дээ. Тэгтэл ганц хоёр ч гэсэн эд чинь манай Монголын маань охтууд ийм байдалд орж байгаа бол үнэхээр харамсалтай сонсогддог. Дааруул бишээ яаруул даарна гихчээр тийм асуудал таад маань бити орооч. Одоо тэгээд ялангуяа ингээд хууль нь ингээд чангагдсан чинь одоо чех хүнтэй гэр бүл боллоо ч гэсэн чиний оршин суух виз тийм баталгаатай биш. Саллал бол чи ерөөсөө тэр тэнд үлдэх ямар ч боломжгүй болно. Дав залдсан чи Монгол руугаа буцаж иржээж за тэр шүүхийг ялах уугүй юу гэдэг бас л асуудал. Энэ хууль нь улам чангагтаад одоо ер нь зүгээр визний төлөө гэр бүл болж байгаа асуудлыг л одоо энэ таслан зогсоох гэсэн ийм л том л арга хэмжээ юм байна л гэж ингэж бичиж байна.
Энд бол ерөөсөө эмзэглээд байх юм байхгүй. Чехүүдийг мууллаа гэд. Сайн ч хүмүүс маш их байгаа. Үнэхээр сайхан сэтгэлтэй гэр бүл болцсон, манай чех хүнтэй гэр бүл болцсон, гадаадын хүнтэй гэр болцсон, сайн сайхан амьдарч байгаа 2 3 хүүхдийг гаргацсан тийм гэр бүлүүд бас байна. Тэгэхээр хэдүүлээ одоо хайртай сэтгэлтэй болсгүй л яг хүүхэд гаргалгүй л яг. Тэгтэл хүн бид нар чинь цаад үерхэж байгаа хүнийхээ цаад утга чанарыг ойлгоогүй байж ийм байдалд орох юм бол үнэхээр харамсалтай шүү ахтууд минь. Энэ дээр өстой маш их бодвоштой асуудлын нэг, маш том асуудлын нэг шүү. Үнэхээр том бодвоштой асуудлын нэг. Яг үнэндээ бол одоо ийм залуу охтуудтай залуу хүмүүс нэг сууж байгаа нь ер нь харагдахгүй бас нэг хэсэг айгүйх надад санагддаг байсан. Дандаа л нэг настай хүмүүс ч юм уу эсвэл дандаа нэг уудаг, иддэг, эсвэл нэг тоглоом хөөсөн тэр нь яг цэвэр чех юм өгөхөд үгүй. Нэг 3 дахь орны эсвэл нэг польч ах шиг, эсвэл нэг өрмөнч ах шиг, эсвэл нэг словакч ах шиг дандаа нэг тийм дампуу юмнууд нөхрлөөд найзлаад явж байгаа бол уучлаарай яста. Тэрэн шиг тэнэглэл байхгүй шүү дээ. Монгол хүнээс л Монголын хол үзэхгүй за гадаад хүн бол та сайн хүн гэвэл үгүй шүү. Андуурын шүү нөхдүүд минь. Танихгүй бурхнаас таньдаг чөтгөрн дээр гэж ярьдаг шүү дээ. Танихгүй бурхнаас таньдаг чөтгөрн дээр үнэхээр үнэн шүү. Ядаж нэг хуц солиор гэж яхад Монголтойгоо хэлэлцсэн хамаагүй дээр санагддаг надлаа. За тэгээ хэлийг мэдгүй байхлаар ялгадаад тэгэл юм л бол чи бут зайл Монгол руугаа зайл эдэр гэж хэн тэгж хэлхийг хүсэх юм бэ? Тэр жил бүр өөрийнхөө хүүхдийг хүлээн зөвшөөрөхгүй аав ээж нар хүртэл тэр Монгол охины маань нэг нүдэрээ үзэхгүй ясараа тэр охин маань сүултээ бүр аргаа гараад өөр орн руу явсан шүү дээ бүр. Тэгээ тийм асуудал хүрт гардаг. Цуг өчнөө байж хаад хүүхдэн төрөхлөөр миний хүүхд бишээ чи хэний ч хүүхд гаргацсан билээ гэж дулаан цам хүүхдтэй болонгууд нь зугтаагаад ингээд алга болдог. Тийм тэнийг новшин юмнууд зөндөө шүү. Болгоомжтой байх хэрэгтэй. Болгоомжтой байх хэрэгтэй тухайлыг чинь ярьж байна. Тэрнээс чамд тийм хүн таарсан гэж би хэлж байгаа ч юм биш. Тийм хүн чамд таарна ч гэж байгаа юм биш. Ер нь хэдүүлээ энэ тал дээр бол нэлээд бас их болгоомжтой хандахгүй бол хин нэгэнд одоо Монгол охтуудад дээлжүүлээд явмааргүй шүү дээ. Тэгэхээр та нар минь өөрсдөө энэ залуу хүүхдүүд аа их болгоомжтой байх хэрэгтэй юм дээр. Өө өстө чи минь сайхан би чамд дурлцлаа. Чи минь яста нэр гоё гэж тэгээд орд ирүүгээ чирээл аваад ордог. Тэгээ эцэст нөгөөх нь яг цуг амьдраад эхлэнгүүд байрныхаа ч мөгийг төлөхгүй юм дампуу залуучууд байсан шүү дээ. Байж лээсэн тийм юм. Тэгээд юм л бол пай уугаал ажилласаа тарлал бол пай уугаал өөр ямар ч амьдрал авт. Тэгэхэд Монгол хүн чинь тийм амьдрал яаж дасан зохицох юм бэ? Үгүй шүү дээ. Бид нар чинь ингээд аюу ирч хүчтэй юм хийх гэсэн, бүтээх гэсэн, гэр орноо гоё байлгах гэсэн тийм хандлагатай охтууд эндээс очдог. Гэрээсээ явж Монголоос очдог. Тэгэхээр сэтгэл хөдлөлөөр юм уу ямарваа нэг визний төлөө бол ийм гэр бүл болох гэж яахгүй. Тэгэж амьдралаа бити сүйтгээчээл гэж их чинь захимаар байна л да. Гэр бүл үнэхээр болсон, үнэхээр цаад хүн чинь боломжтой бас гайгүй хүн байгаа бол нэгдүгээр чи хилийн сайн судлах хэрэгтэй. Хуцаа давил өөдөөс нэг олигтойхон шиг хэрүүл хийж чадах чадвартай болцоо хоноо гэрлсэн дээр үсттэй. Тэндээс юу гэж хэлээд байгаа юу гэж дарамжлаад байгааг нь ойлгохгүй мөртлөө өөдөөс нь хараад зүгээр уйлаа суух бол бас л биш шүү дээ тэр асуудал. За дээр нь санхүүгийн өөрийн гэсэн чадамжтай байх хэрэгтэй. Хин нэг нь надад тижээх болоогүй гэд нэг шатлахад хоолны мөнгө авцрах болов нэг шатлахад намайг аваачаад ийш тийш нь зугаалганд авчих болоогүй эсвэл нэг хадам дээр нэг очиж болох юм болов гэж нэг байнгын тийм хараад байдалд тийм амьдрал гэж юу байсан бэ? Үгүй шүү. Тийм хараад амьдрал хэцээж байж болохгүй. Өнөөдөр бид нар Монгол хүмүүс чинь өөрсдөө гэсэн санхүүгийн чадамжтай байж гэр бүл босгох нь хамгийн чухал. Дургуугаа өөрөөр явна л гэж. Өөрийн гэсэн гэр оронгүй ээж, өөрийн хэл мэдэхгүй ээж, өөрийн гэсэн ямар ч санхүүгийн чадамжгүй ээж,
тухайн орныхоо оцсон орныхоо хуулийг сайн судлаагүй байж тэгжээд нэг хин нэгний ингээд өөртөө ороод тавьчих юм бол уучлаарай. Тийм байж болохгүй. Хизээч тэгж яарч болохгүй. Яг уу найзлал яв. Үерхэл яв. Аяанда таран танигдана. Сайн хүн бол улам сайн сайхан зан гаргаад улам сайхан холбоотой ингээд байгаа. За тэгээд хүүхдээ аяанда танигдчих шүү дээ тэр хүн чинь. Тэрнээс биш нэг богино хугацаанд 1-2 жил бол хизээч танигдахгүй. Цэцэг бариад гэхдээ нэг Орос улчиг ч юм уу юу шиг нэг цэцэг бариад набор бариад гүхэн чехүүд бол нэг тийм зам бол арай өөр л дээ бас зан характер нь өөр. Чехүүд чинь нэг сонж нэг хоолнд орсон ч ингээд авгаан нөхөр хоёрыг ингээд хоолнд ороод ингээд хараад сууж байхад авгаан тусдаа тооцоог нөхөр нь тусдаа тооцоо хийж байхад анх би бас гайхчихлээ. Нөхөр нь тамхины мөнгийг өөрөө хэрэглээд явдаг. Эхнэр нь өөрийнхөө тамхиг өөрөө хэрэглээд явдаг. Тийм л байсан манай дарга анх бид нарыг чехэд очиход гайхчихлээсэн би. Тэгээд бүр манай охин манад амьдарч байгаа надад ус тогныхоо мөнгийг надад төлж байгаа гэж ярихт нь бас л гайхчихлээсэн. Бас л нэг соёлын шок. Одоо бол ойлгоцсон л доо. Европод угаасаа тийм тооцоотой байдаг юм байна гэдгийг мэдсэн. Бас тэднээс суралцах юм бас их байдаг юм байна гэж ойлгочихсон. Жилд одоо 200 орчим Монгол хүүхэд төрдөг юм байна л да. Одоо Монгол хүн чех хүнтэй суугаад ч юм эсвэл Монгол хүний гадаад хүнтэй суугаад хүүхэд мөх төрдөг юм шиг байгаа. Тэгээд тэр ямар тооны яг тодорхой яг тийм нэг наривчлсан судалгаа бол чех сайтад бол байдгүй юм байна. Тэр чинь чехүүд бол ерөнхийд нь бүгдээрингийн чех хүн гадаад хүнтэй гэдэг ингээд статистик гаргацдаг болохоос биш яг үнцээр нь бол тэгж нэг судалгаа нэг гаргадаггүй юм байна. Тэгэхээр хүүхэд бол маш их төрж байгаа. За тэгэхээр тэр хүүхдийнхаа ирээдүг ямар эцэгтэй болох вэ? Ямар ээжтэй байх вэ гэдгийг бол маш их зөв шийдэх асуудал байхгүй. Энэ чинь ганц гадаад хүнтэй гэрлэх асуудал ч биш. Очоод бас нэг Монголдогоо суухад зан ааш дутагдлын сайн мэдхгүй сайн үерхээгүй ээжж Монголтойгоо суучдаг нөгөөх нь нэг зодод нүддэг эсвэл нэг архин дуртай эсвэл нэг тоглоом руу гүгээд идэг юм та гэр бүл бас болчоо ядаргаа өөрсдөө айтайхан аваад явж иж тэгжээж хүнтэй суух гэж их яарах юм ш байхгүй угаас байхгүй сэтгэл тарахгүй бол ерөөсөө тэрнтэй тэгээ зуралдаа тэгээл үгнийхэн аясаар нь тэгээд байгаад байж болохгүй шүү дээ. Тэгэхээр октод минь таад маань бас өөрийн гэсэн дотроо бодолтой байх хэрэгтэй баг. Хайртай дуртай гэж авцуучаал тэгэл дараа нь хамаг мөнгөний нөгөө тоглоомонд өгөөд эсвэл хамаг мөнгөний архинд өгөөд хамаг мөнгөний эсвэл өрөнд өгөөл ингээл хаана явсан газараа өр хийгээл ямар ч тооцоо байхгүй ерөөсөө гэр бүлээ сайхан авч явах чадамж байхгүй ямар ч гэр бүлээ нэг сайхан ярилцаад суух зөвлөгөө бие биентэйгээ нэг гэр бүлийн улсууч нэг сайхан яриад суудаг тийм чадамж байхгүй тэгэл юм л бол чи чамаас л боллоо гэл юм бол чи л тэглээ гэл ингээл хажуутахад чичлээд идэг ийм ачаагүй юмнуудтай бол дараач ганцаараа амьдчихсэн тэр үсттэй ер нь би бол тэгж л бод ядаргаа. Өөрийгөө тижэн өөрөө л хүүхдээ хүмүүжүүлнэ гэдэг чинь бас тийм амар ажил биш шүү дээ. Тэгэхэд хажууд нь нэг юм ачаагүй юм бас хажуудаа чирээд явах бол яста ядаргаа юм. Ганцаараа яж байгаад аяанда сайн хүн таарлж таараа сайн хантай болно. Тийм ээ. Ингэдэг гэж байгаа шүү дээ. Бүр ийм судалгаа гарсан байна. За Монгол Чех гэр бүлийн бодит амьдрал нь эхний 1-2 жил Монгол Чехтэй ч биш. Гол нь ер нь Чех иргэдийн гадаад хүнтэй гэр бүл болсны эхний 1-2 жилийг бол хайр, гоё мэдрэмж байдаг гэж байгаа. Гэхдээ хэлний бэрхшээл, соёлын ялгаа, ганцаардлын эхлэл тавигддаг гэж ийм судалгаа гаргасан байдаг юм байна. За дунд үе 2-5 жил цуг амьдарсан бол за 2-5 жил цуг амьдарсан бол сорилт эхэлдэг гэм. Хүүхэд гараад ирдэг хүмүүжлээ яах вэ? Санхүү тооцоогоо яах вэ? Нөхөр нь тооцоогоо барих уу? Эхнэр нь тооцоогоо барих уу? Эсвэл хэн нэгэн давмгайлж одоо босс мэт байх уу? Гэр бүлийн проблем үүсч эхэлдэг гэм. 2-5 дахь жилдээ. За энэ дунд үе гэж явдаг юм байна. За тэгээд нэг тогтворцсон үегээд 5-аас дээш жил бол хэрвээ эдгээрийг даван бүх энэ зовлон энэ проблемыг ингээд нөгөө давч чадах юм бол
хоёр талаасаа одоо соёлын одоо ийм маш том давуу талтай хүүхэд өсдөг гэмтэр айл. За тэгээд амьдрал тогтвортой болдог. За ер нь 5-аас дээш жил амьдарсан гадаад иргэдээс суусан улсууд бол ийм тогтворцсон үе шатанда орж эхэлдэг гэн. Хэн нэгнийг хүлээн зөвшөөрөөд эхэлждэг, хэн нэгнийхээ дутагдлыг ойлгоод эхэлждэг, хүлээцтэй хандаж эхэлдэг, нэг юм нь бас сонсож эхэлдэг ч гэдэг юм уу тий. Янз бүрийн залуу байсантэйгээ адилгүй ерөнхийдөө юмыг бас нэг жоохон хүлээцтэй хандлагатай тийм болоод эхэлдэг. Тэгэхээр ер нь чехэд илүү хувийн орон зай эрхмэлдэг гэж бичсэн байгаа. Манай монгол хүний хувьд бол илүү халуун дотон хамт байхыг хүсдэг. Би бол тэгжил бод. Чехэд болохоор хувийн орон зайг илүү эрхэмлээд байдаг. За магадгүй би л энийг бол яг үнэн байх гэж бодсон. Это тоя моя, чи миний юмд төрлөө, чи миний мөнгөнд төрлөө, чи миний орон дээр суучлаа гэхин шахдаг. Тийм л уусуучтэй. Ер нь бол тийм миний аяганд чи уучлаач гэдэг юм уу те. Тийм хандлага байдаг. Тэгэд монголчуудын хүмүүжил шал өөр шин. Тэгэхээр ийм эдийн нэг ой зүрийн ялгаа одоо тэр хоол унднаасаа болдог ч юм уу тэр гэр бүлийн хүмүүжлээсээ болдог. Таман хантай гэр төссөн хүүхэд тэр Европод төссөн хүүхэд хоёрын ялгаа бол асар хол байх нь ойлгомжтой шүү дээ. Тийм ээ. Нэг нь одоо монгол хүмүүс жишээлбэл аавыгаа ээжигээ гэж ингээл тойлох гал аав ээж рүүгээ мөнгө явуулах гал ах トゥ минь тэр минь болохоо ээжлээ энэ минь болохоо ээжлээ гэж ингээд чехэд бол ойлгохгүй. Той не моя проблема л гин штэ. Энд чи миний асуудал биш штэ гэж бодвол. Ийм асуудал зөндөө гардаг. Хөвшин настаа улсуудыг асрахад аваачаад хайцсан харагдж л байдаг. Манай чинь Дашингийн хажуудаа асрах байж л байдаг гэсэн хөвчүүл ингээд чангаар хараад айгүй өрөвдмөр. Тэгэхэд манайхан монголчууд маань бол яг ээж ааваа тойлол асраа сувлал эргэж тойрол ингээд явдаг штэ. Бас л нэг үнэхээр энэ дээр бол бас айгүй том ялгаа харагддаг. Тэгэхээр орны басаас мэдээж хүмүүжил соёл бүх юмараа бид нар чинь өөр хүмүүс. За тэгээд тийм өөр хүмүүс нэг гэрт ороод ингээд амьдрна гэж бодоход заавалчгүй асуудал гардаг юм шиг байна. Гардаг юм шиг байна. Тэгэхээр тэрийг одоо эхнэр нь нөхөр нь ч тэр гэр бүл болсон хоёр хүн айл талаа хүндэтгэж айл тал дээр респект хийж ингэж бие бинийгээ ойлгож бие бинийгээ хүндэлж Монгол ээжигээ ч юм уу чех ээжигээ ч юм уу хайрлаж хандаж чаддаг тийм ухаалаг гэр бүлүүд л амьд оршиж чадна. Тэгж чадахгүй бол уучлаарай шүү ёстой. Ёстой тэгэл хоёр тийш бол. За тэрэн дотор хэн хохирох вэ? Хүүхд хохирно. Тийм ээ? Хүүхд хохирдог шүү дээ. За ээж нь бол яг нэг өөр бас нэг шатлгооттой сууна. Эсвэл нэг Монголтойгоо суучна. Нөгөөх нь бас нэг өөр хүүхэнтэй суучна. Эсвэл ээж нэг өөр нөхөртэй болчихно. Ингээл яваад уучраа олцоочно. Насаараа ганцаараа явахгүй л ах мэдээж. За намайг зодчлаа, за намайг ингээд бэрлэгчлээ. Би одоо хаашаа хандах вэ? Тэгэхээр яг нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан одоо Роза гэдэг олон улсын эмэгтэйчүүдийн одоо эрхийг хамгаалсан хүчирхийллээс хамгаалсан одоо тийм байгууллагууд бол байдаг. Европод бүх оронд байдаг. Францад, Монгол биш Францад, Итали, Испанд одоо бүх л одоо Европын оронд байдаг. Тийшээ бол хандаж бас болдог гэж байгаа. Тэгтээ тэр хувийн мэдээллийн бол тэр зодон зохион хийж байгаа хүнээс нь бол нуудаг мэдээж хэрэг тий. Тэгэхээр тийм муухай хэцүү байдалд бити ороорой гэж хэлэхээр тий хүний нутагт үнэхээр хэцүү шүү. Үнэхээр хэцүү. Тий. Би бол гадаад очиж байгаа гэр бүлч бай, ганц үеийн эренч бай, эмэнч бай очиж байгаа юм чинь та хэд маань амьдралаа дэвшлүүлэх гэж л очиж байгаа байх гэж ингэж ойлгож байгаа шүү дээ. Ер нь бол тэрнээс биш тийм хэцүү байдалд орох гэж улам одоо Монголоос хэцүү байдалд амьдралтгүйгээд орчих юм. Тэгвэл эх орондоо байжсэн тийм шүү дээ. Бичиг баримтгүй болцохоор, мөнгөгүй болцоод, эсвэл нэг зодод нүддэг нөхөртэй болцохоор бүр тэрнээс хараад болцдог, айж ичдэг одоо тэгэл ажилгүй болцохоор ингээл явхад эцээ эцэд эх оронд руугаа л ирэхээс өөр чамд галхалаа байхгүй ш. Монголд ирсэн тийм ш. Бид нар ямар эх оронгүй хүмүүс байгаа биш. Амьдралаа сайжруулах гэж 5-10 цаас илүү олъё. За тэгээд тэр илүү олж байгаа цалингаасаа бас нэг Монголдо тэр боломжийг ашиглаад Монголдо нэг байртай болчихъя. 5-10 цаасаа
өртөө байсан бол тэрийгэ дарчий гэж л чек явцгааж байгаа шүү дээ. За зарим нь бол үр хүүхдээ сайхан хүмүүжүүлж бас нэг Европын сургууль суулгачийн үн төлбөргүй бас нэг арай өөр бас хүмүүжилт арай өөр бас орчинд өсгөчий гэсэн ийм улсууд зөндөө байгаа. Сургууль соёлтой болгочих. Тархинд нь бас нэг жоохон хөрөнгө оруулалт хийчихгээд ингэ явж байгаа. Тэрнээс биш нэг тэнийг юмны бай болоод нэг тэнийг юмтай суучгаад тэнийг дээрлэхүүлээд доромжлуулаад байна гэвэл байхгүй. Гадаад хүнч тэр, Монгол хүнч тэр. Салсан дээр шүү. Салаад их орондоо ирсэн дээр. Чехэд одоо ерөнхийдөө бол байдал одоо энэ шалгалт шүүлэг одоо энэ хуурамч гэрлэлтийн асуудал маш их байгаа учраас одоо энэ гэр бүлийг батлах бол асуудал нэлээд хүндэрсэн гэж одоо бичсэн байгаа. Энэ бол яхахгүй тийм байгаа. За энэ дээр нэг сонирхолтой баримт нь одоо чехэд гэр бүлээ батлахад 80 юм шаарддаг болоод байгаа. Тийм болохоор одоо энэ гадаадад гэр бүл батлуулах гэдэг бас нэг асуудал гарч байгаа юм байна. Тэгэхээр сүүлийн үед чехэд биш өөр оронд гэр бүлээ батлуулсан амар гэж үздэг болчихно. Одоо гадаадын иргэн чех иргэнтэй суусан бол гэр бүл болсон бол. За одоо жишээлбэл Грузинд гэр бүлээ батлуулж ийнэ сүүлийн үед. Тэгэхээр энэ яадгүй гэхэлээ тэнд амьдрах виз ерөөсөө огт хамаагүй юм байна. Урилгаар очиод тэр урилгын визээр очиод батлуулчихдаг юм байна. Ганцхан яг тэр Грузинд очих юм бол нэг эрүүл мэндийн даатгал тэр байх хугацаанд аян замын даатгалтай байх хэрэгтэй юм байна. За тэгээ гадаад паспорттай байх хэрэгтэй юм байна. Тийм ээ. Тэгээд гэмт хэрэг тайран холбогдоогүй гэсэн лавлгаа авчдаг юм байна. Тэгэхээр чектэй адилхан заавал 6 сар хүлээхгүй. Чектэй адилхан 80 нотродын тэр апостол гэрчилгээ тодорхойлт хэрэггүй. Хамаагүй юм хялбарчсан арга. Урилгаар зүгээр очиод тэнд гэр бүлээ батлуулчаад тэгээд Европын сүүлийн үед Грузинд очиж аявих батлуулж байгаа юм байна сонноос. Тэгээд тэнд нь бүр тийм алба нэгтцсэн одоо юу байдаг юм байна. Гадаадын хүмүүс ирээд гэр бүлээ батлуулчаад тэгэл очив. Тэгэхээр хаана ямар оронд гэр бүл батлуулсан бүх оронд одоо хүлийн зөвшөөрөгддөг гэр бүлийн баталгаа бол хаач гэр бүлийн баталгаатай байж болдог байхгүй тийм ээ. Тэгэхээр энэ Чехийн одоо энэ хүнд суртал гэх юм уу үнэхээр бас нэг бодлын зөв ч юм уу тийм юм нас чинь бас төгшөөгөөд одоо жишээлбэл Чехийн иргэн Венесуелийн хүүхэнтэй суух гэхлээр 80 юм шаардаад 80 контрол одоо үнэхээр яг хайр сэтгэлээрээ сууж ийн үгүй юу гэдэг тэр шалгалт шүүлгнээс зугатааж одоо Грузинд очиж гэр бүлээ батлуулчаад очдөг юм байна л да. Тэгэхээр тэр гэр бүлийн баталгаа нь бол тэгээд угаасаа хүчинтэй. Ямар ч оронд хүчинтэй. Ийм байт юм бэ. Тэгэхээр хүн чинь бас нэг аргаа олоод идэг байна л да. Тэгэхээр хаана одоо их төвөггүй тийм сайхан гэр бүл батлуулах газар байна. Тэнд очиод батлуулчихдаг юм байна. Тийм юм бас байна. За тэгэхээр ерөнхийдөө та хэд маань ойлгосон баг тийм ээ. Одоо гэр бүл гадаад иргэнтэй дандаагүй манай Монгол хүмүүс маань гадаад хүнтэй гэр бүл болох юм бол Чехэд дан ядуу Чехийн иргэнтэй гэр бүл болох юм бол 3 дахь орны иргэд бол үнэхээр бас чангатгсан юм хуулийн заалт гарсан юм байна. Гэхдээ энийг бол зарим нь бол яг хуу энийг дахин эргэж хараач гэд одоо бас шаардлага их тавьж байгаа юм байна. Зарим хүний эрхийн байгууллагын бас тийм шаардлага тавьж байгаа юм байна. Гэхдээ тэр засгийн газраас нэгэндээ энэ батлагдсан 3 сарын 16-нд сая батлагдсан хууль байгаа байхгүй юу? Тэгээ хэрэгжилт нь эхэлсэн. Тэгэхээр одоо тэр эргэж харах юм уу одоо бүү мэд. Тийм. Ястан бүү мэд. Тэгэхээр та хэд маань бас нэг болж бүтэхгүй янз янзын тэнийг юмнуудтай найзлалт нөхөрлж явж ээж асуудалд орвоо. Тэр байтугай бүр тэр чинь нодлон урдчна билүү дээ. 2-3 жилийн өмнө лөө 2 жилийн өмнө ч лөө Пэлзэнд нэг Украин охин хөрх хэмнэстэй баларсан шүү дээ. Нэг залуутай танилцаад бааранд бүр танилцаад тэгээд би чамайг байранд чи хөргөж өгье гэдээ дагуулж яваад голын ирэг дээр аваачиж хүчнээд тэгээд юм шуулаанд боогод гол руу хит тутгалаад гол руу авч шидсэн. Аз болж тэр шуулааныхаа нам нь харин боогдод байсан тул тэр охин маань маш их цус алдсан хэрнээ хамгийн ихний айлд одоо хурж очиж амжиж одоо цагдаа дуудаж ингээд амьд гарсан юм аюултай хэрэг болсон шүү. Тэгэхээр та хэд маань ерөөсөө хамаагүй хүнтэй танилцаж
ялангуяа баар цэнгэний газар хамаагүй тэр аяг тавгнаас юм ууж хэрэглэх үү? Яста хамгийн онцлогтой шүү ер нь. Тий. Одоо цагт бол чиний аяг нь чиний ууж байгаа вино, чиний ууж байгаа шампанск нь пиавнд юу ч хийж магадгүйгээр тийм эсэлттэй байгаа шүү. Чех орн дээр үеийн чех биш болоод байгаа шүү. Янз янзын цаагчд маш их байна. Тийм болохоор өөрсдөө аюулгүй байдлыг маш их хамгаалж одоо та нарыг одоо ээж чинь аав чинь хажууд чинь байхгүй чамаа хөөе чи оройтваа хөөе чи хамаагүй хүнтэй нөхөрлөвөө чи гэд ингээд ах хүн байхгүй шүү чи өөрөө өөрийгөө л авч явна хүний нутагт. Тийм болохоор болж бүтэхгүй юмнуудын хажууд суугаал ууж идээл дисконд ороод тэгэл яваад ах юм бол эрсдэлтэй гэдгийг л одоо бас болгоомжтой байгаарэ л гэдгийг дахин хэлээ да одоо өөрөө юу тий. Янз бүрийн юм сүүлийн үед бас сонсоод их чинь тэг ямар ч гэсэн энэ тухай бас ярий гэж ингэж бодлоо. Тий. За тэгэхээр та хэд маань бүгдээрэнд нь үргэлж дэмжиж за тэгээ YouTube дээр subscribe дараад хичээхэн мэдээллүүдийг авч байгаа та нартай маш их баярлж явдаг шүү. Тэгээд үргэлж хамтдаа байгаа. Талархаж байна. Тий. За тэгээ бүгдээрэнд нь сайн сайхныг хүсье. Дараагийн лайв хүртэл баяртай. За дараагийн лайвыг бол би чинь яг сүүлийн одоо 3 сар болсон Чехийн тухай мэдээллийг буюу бас Европод болж байгаа янз бүрийн асуудлаас бас ярьж өгнө. За баяртай.